За өнөөдөр ласт ирээд ласын одоо Гэлбагийн орсголын 3 гол хийдийн нэг Сера гэдэг хийдийг үзлээ. За Сера гэдэг хийд нь одоо ласын төвөөс холгүй 3 км орчим байд юм байна. Хуучин ласынхаа төвөөс. Тэгээ энэ хийд нь болохоор одоо буддийн гүн ухааны чиглэлээр лам хургуус суралцаж төгсдөг юм чухал хийд юм байна. За энэ хийд 1419 онд Жамчин Чожэ гэдэг одоо барьж байгуулсан юм хийд юм байна. За тэрээр бол одоо зонхов бог зонхын шав Монголын улсын одоо эзэн хааны багшаар ажиллаж байсан. За тэгээд эзэн хаанаас өгсөн шагнал бусад хөрөнгөнийг энэ хийдийг барихад зориулж барьсан юм байна. За энэ хийд нь Сера гэдэг нь бол энэ өндөр гэсэн утгатай үг юм байна. Тэгээд энэ нь болохоор бог зонхын одоо сургаал номлон өндөр мэд тасгарсан газар гэдэг утгаар одоо энэ хийдийг тэгж нэрлэдэг юм байна. За энэ хийд рүү ороход бол нэг 50 он төлт юм байна. За хамгийн гол нь бол энэ хийд дээр хүмүүс болон жуулчид юу сонирхож очдөг бэ гэхээр энэ нөгөө лам нарын хоорондоо дагсал хаялцах буюу ном хаялцах одоо буддийн гүн ухаанаар хоорондоо мэтгэлцэх тэр урлагийг үзэх гэж одоо гадна дотноос жуулчид нэлээд олноор очдөг ийм газар байна. За мөн хийд нь болохоор өглөө 6:30-аас лам нар цуглаад нэг 2 цаг одоо ном хураад тэгээд нийтд бол 9 цагаас эхлээд үйлчилдэг ийм газар байт юм байна. Сера хийдэд бол бас одоо Монголоос ч гэсэн олон хүмүүс ирж суралцдаг гэж байна. Тэгээд энтхийн буддийн шашны чухал гол хийдүүдийн нэг болсон Сера хийдийг манай багийнхан өнөөдөр үзсэн сонирхлоо. Тэр нь бас сонирхолтой сайхан хийд байна.